сайн байна уу гэдэг. Сайн, та, сайн байна уу? Өдөр хичээлээр бид юу хийсэн бэлээ? За тэгвэл Excel програм ямар зорилготой вэ? Хараа байна. За. За өөр чи юу? За Excel програмаар өөр ямар юм хийж болох вэ? За бодлоо. Өөр Тэгэхээр ерөнхийдөө Excel гэдэг програм маань яг одоо ерөнхий зорилтыг хэлэх юм бол юу вэ? Анийг юу хүмүүсээ хүмүүсээ За хүмүүс томьёотой ажиллах зорилттой гэдэг утгаараа ажлыг маш их гад. За шинэ хараад байна. За энэ бүсгэл өгсөн байна. За энэ бүсгэлтийг маш сайн хүүхдүүд сайн ажиллаа. Энэ дотор утга нь ямар утгатай ямар хурдтай байна уу? Ажиглаж хооронд багш нь өмнөх хичээлийг сэргээ хөвднээс хаагаад би тест ажиллуулах гэх. Аа гурван шийдэл хийж байна. За асуугаад байгаа юм байна. За гурван өнгийн цаас байна. Ямар өнг? За шарвай, айн улаанбай, ногоонбай, шарвай. Энэ гурван өнгөөр юу нь юу илэрхийлдэг юм бэ? За гэтэл ногооны ногоон ямар зорилттой? За шарвай. За тэгвэл багш нь энэ ногоон дээр болонгоор А гэдэг хөлдрийг тавьсан байгаа. Шар дээр B, удаан дээр C. За одоо энэ дэлгэцэн дээр амжилт хаан гэдэг тест хийлээ. За өнгөрсөн хичээлээр үтсэн команд байгаа учраас та зөв хөвлөрийнх нь гэрлийг өргөх гэнэ шүү заяа. За хэрвээ та юу C хөвлөр нь зөв гэж үзэж байгаа бол удаанаа өргөх гэнэ. A хөвлөр нь зөв гэж үзэж байгаа бол ногооноо өргөх гэнэ шүү. За ихний асуултыг асуу. За Excel програм ямар зорилттой вэ? А, Б, С малгай дэсэн мэдээ боловсруулах програм. Б хөсөлтөн мэдээ боловсруулах програм. C нийтлэл танилцуулах бэлтгэх програм. За өргөөрэй. За зөвөрөлтийг харъя. Би өдөр гэж үзэж байгаа юм тийм ээ. За мэдээж хэрэг Excel маань оноо өсөлтөн мэдээлэл боловсруулах зорилттой гэж бид сая ярьсан учраас өнөөдөр үзэх юм. За дараагийн хоёр асуулт. За Excel програм бүслэг зурагтаа дараах командыг ашиглана. Аль нь вэ гэж байна. За өргөх хэлбэр дээр Atom Management Center, Open Graphics,
Seaton bottom bird region. За оргий. За. За зөв оролтыг хараа өргөж өөр хааг өргөж зөв оролтыг хараа. Си үлрэн зөв байна тийм ээ. За борог нь өгсөн усод зөв болоод аваарай. За гол асуулт. Үсрэлийн нүдэн текстийг багтаахтай аль командыг ашигладаг вэ гэж. За хатан merge center, page нь wrap text, seaton bottom border. За оргий. Б хөлдрийг холж өгсөн байна тийм үү. За тэгвэл зөв хөлдрийг харъя. B зөв байна. Wrap text. За дөрөв асуулт. Excel програм бүснэгтийн нүдийг нэгтгэхдээ аль командыг ашигладаг вэ гэсэн. За хатан merge center, page нь wrap text, seaton bottom border. За хөлдөр юу merge center зөв байна тийм ээ. За сайн байна. За тэгвэл Excel програм текстийн байрлалыг заахтаа эдгээрээс аль командыг ашигладаг вэ гэсэн. За хатан alignment-ийн off, бид нь alignment-ийн orientation, seed нь alignment-ийн close гэсэн байна. За зөв хөлдрийг өргөе. За зөв хөлдрийг харъя. Хоёр үгт А гэсэн хөлдөр өргөсөн байна. Зөв B гэдэг нь orientation. Бид нар өмнөх хичээл дээр ашигласан шүү дээ. За баярлалаа. За. Маш сайн байна. За одоо хүслэлтэй бүгдээрээ саяхан багш хараад өгсөн хүслэлтийг маш сайн ажилласан байгаа тийм ээ. За энэ хэдүүл анализ хий. Энэ ямар хүслэлтэй? За. Microsoft Excel-дээр хийсэн дүнгийн хүслэлтэй. Дүнгийн хүслэлтэй. За тэгвэл энэ дүнгийн хүслэлтэн доторх энэ дүнгуудыг цаа ажиглав. За ямар вэ? Ямар нэгэн одоо ажигласан зүйл байвал тэр ажиглалтаа багштай хэлдэг чинь. Энэ дүнгууд яасан бэ? Өөрчлөгдсөн юм тий. За жишээлбэл яаж өөрчлөгдсөн бэ? За 9А гэхэд нэгдүгээр үйлрэлтэй мэдээллийн develop гэдэг хичээлээр нэгдүгээр үйлрэлээр 80.5 ангийнхаа дунд зориулсан тийм ээ. За хоёрдугаар үйлрэлээр 82.6, гуравдугаар үйлрэл 84.5, дөрөвдүгээр үйлрэл 88.4. Яс байна уу? Агсан байна. За тэгвэл бусад ангиуд 10-ын А 10-ын Б гэсэн бусад ангиуд нь яаж вэ? Буураад агсан байна. За энийг бид нар дүнгийн энэ өөрчлөлтийг Excel дээр хүснэгт ашиглаад боловсруулсан байж шүү дээ тийм. Тэгвэл одоо энэ хүснэгтийг өөр хэлбэрээр энэ зүйлийг өөр хэлбэрээр үзүүлж болох уу? За юу гоо? Юуг нь харуулж болох вэ? Жишээлбэл өсөлт бууралтыг харуулж болох юм тийм. Тэрийг юугаар харуулж болох вэ? За диаграм чинь энэ графикс өөр өндөр байна уу? За бид нар одоо Excel гэдэг програмыг үзэж байгаа учраас Excel дээр тийм ээ. За тэгвэл энэ мэдээж хэрэг одоо энэ тооны өсөлт бууралтыг бол үзүүлдэг юм чи юу вэ? График шүү дээ тийм үү? График. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр ийм графикийг хэрхэн байгуулах тухай үзлээ. За бид дээр хичээлээ асуулт хичээл байна. Excel програм график байгуулах. Excel програм график. За хэдүүлээ одоо баг болж байгаа. За хэдүүлээ ингээд 5 баг болгоод байгаа чинь. За та орооны болчих. За ингээд цаатлын 3 болооч. За энэ 3 тань юу? Энэ хоёр бол үсчих юм аа. За хоёр нэг. За та орооны. За чи
Энэ суугаад таа. За таа. Тэгээд таа. За. Хатнаг болоо тийм ээ. За энд нэг баг, тэнд нэг баг. Энэ гурав гэсэн хоёр гэсэн. Гурав байна. Гурав ба. Энэ гурав ба. Хай. Хай юм. Ишээ. Яг цаатлаа. Аа, ингээд хатна. За багаас хэвдүүлээ. За багаас өмнө бид нар Excel диаграм үзэн гэсэн байгаа тийм ээ. За багш нь Excel диаграм дээр графикийг байгуулахад юу анхаарах ёстой вэ гэдгийг талаас нь Excel диаграм дээр одоо анхаарах зүйлүүдийг нь өгсөн хэлээд бий. За Excel диаграм руу бүгдээрээ орж ирэх тийм ээ. За одоохондоо Excel диаграмаа нээж тэрэ нэгэн. За Excel диаграм дээр нээсэн байна. За багш нь түрүүнд за би түрүүнд танад ажигласан төсөлт маань нэр гэж байна. За багш нь энэ төсөлтөд ашиглаад график байгуулж эхлээд үзүүлээ. За график байгуулахын тулд график гэдэг маань ер нь англиар юу гэсэн үг вэ? Та ер нь мэдэх үү? Өмнө сонсчихсон уу? График гэж юу гэсэн үг вэ? График байгуулах команд жишээлбэл ямар нэртэй байж болох вэ? За ямар нэгэн юм мэдвэл үүсгэж байгаа учраас альва шинээр үүсгэх зүйл маань одоо insert system гэж байна тийм. За insert system-ийн аль командыг ашиглах боломжтой вэ? График байгуулахад аль команд нэ? За наад энэ графикийн хэлбэрүүдийг хараад хэлчихье тийм ээ. За ерөнхийдөө энэ column, line, file, bar, area гэх энэ болгонгууд графикийн төрлүүд. Энэ төрлүүдийг ерөнхийдөө график юу гэх юм бэ гэхээр chart гэж. Тэгэхээр бид нар график байгуулахдаа insert system-ийн chart командыг ашиглана. За дэвтэр дээр бас бичээд аваарай. За багшаа ярьчих хоорондоо. За нэгдүгээр график байгуулахдаа insert system-ийн chart командыг ашиглана. Chart гэдэг нь юу вэ? За дэлгэцээр өгдөө энэ шүү. Chart гэдэг. За энэ команд руу орохдоо зөвхөн ribbon-ийн арын сектэд дарж байгаа тийм ээ. Chart команд руу ороод энэ юм. За хоёр анхаарах зүйл график байгуулахын тулд ямар хөгжлөө одоо ямар зүйлийн график байгуулах чам бэ гэдэг өгдлийнхаа мужийг заавал сонгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо багш нь энэ хүсэлтийн хувьд график байгуулах чам чинь энэ хүсэлтийнхаа мужийг тулгууныхаа маусаар ингээд чирээд идэвхжүүлж байгаа. Энэ идэвхжүүлсэн энэ муж болгоод бид нарыг график байгуулах өгдлийг ятгах гэсэн юм. За энэ мужаа сонгочоод график байгуулна. За график руу ороод insert chart гэдэг юм. За тэгэхээр бид нар график байгуулахдаа эхлээд нэг юм анзаарах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр бидний график ямар хэлбэрийн график вэ? Аль хэлбэр нь бидний одоо энэ үзүүлэх юу хэлбэр нь тохиромжтой вэ гэдгийг бас бодож сонгох хэрэгтэй. За эхнийх нь column гэж юм тийм ээ. Энэ болгонгууд бага хэлбэрийн график үүсгэх гэсэн. Одоо энэ хэлбэр дүрснээ л харагдаж байна тийм үү? За дараачих нь line гэж байна. Line юм юм тийм ээ. Line хэлбэрийн болгонгууд шугам хэлбэрийн графикуудыг байгуулах төрөл байж. За дараачих нь pie буюу дугуй хэлбэрийн график үүсгэх. За тэгээд bar гэдэг нь болгонгууд жишээлбэл за хөндлөн бага хэлбэрийн ийм графикууд үүсгэх боломжтой. За энэ хамгийн ихний графикыг үүсгэж үзэж байгаа учраас хамгийн ихний сонголтоор column хэлбэрийг сонгоод за тэгээд OK тавьчихсан. За ер нь бол энэ график маань ингээд шууд үүсэж байгаа. Шууд үүсчин. Харин прогресс жоох намайг харагдав. За бидний график маань ингээд үүсэж байна. Тэгэхдээ одоо та нар нэг зүйлийг маш сайн анхаарал. График байгуулахад
chart tools буюу графикийн хэрэгслүүд гэдэг зүйл шинээр үүсгэж тийм үү? Энэ Excel-ийн одоо за жишээлбэл design, layout, формат. Тэгвэл design гэдэг нь олонгод графикийн одоо харагдах хэлбэр дизайныг тодорхойлох командуудыг агуулсан байдаг юм бол layout гэдэг дээр олонгод графикийн одоо үндсэн өгдлүүдийг өгөх командууд гэж. За жишээлбэл энэ chart title юу вэ? Chart title гэдэг маань юу вэ? Галчиг штэ. Графикийн галчиг гэсэн үг тийм. Title гэдэг маань галчиг штэ таад нэг штэ. За тэгвэл access title гэдэг маань одоо тэмдэглэгийнх нь нэр гэж байна. За график маань хөндлөн босоо хоёр тэмдэглэгийн дагуу үүссэн байгааг та нар харж байгаа тийм. Тэгэхээр энэ хөндлөн тэмдэглэгийн дагуу яаж нэрлэхийг босоо тэмдэглэгийн дагуу яаж нэрлэхийг гэдэг тэр нэрүүдийн үүсгэн. За багш зүгээр ганцхан энэ EPS нэг юу гэдэг нь хийгээд зүйлийг бусдын наан одоо өөрсдөө гараад байгаатай хийж үзэх хэрэгтэй тийм үү? За графикийн утгыг харуулъя бол энэчнээс data label гэж байна. Графикийн үсгэлтийг харуулъя бол data table. Тэгээд буюу за access title. Тэр юм аа horizontal access title гэдэг маань болонгод хэвтэ тэмдэглэхийн нэр. Хэвтэ тэмдэглэхийн нэр. Энэ яг харж байгаа графикийн энэ даатлын өөрөөр ийм нэрийг өгнө. Энэ гэдэг юу гэж өгч болох вэ? Бидний графикийн хэвтэ тэмдэглэх маань ямар нэртэй байж болох нь хаа нэр өгдөө? Энэ юу вэ? Яа, үйлдвэрлэл гэж өгч байна юм тийм үү? За тэгвэл босоод тэмдэглэхийн дагуу бид нар ямар нэр өгч байна? Босоод тэмдэглэх өгч байгаа бол бид нэр за энэ. Ийм нэг бид нар энэ бичсэн юм аа нэг гэсэн. Босоод тэмдэглэх нь юу байгаа вэ? Түн. За тэгвэл түн гэж бичиж байна. За энэ түнгээд бичингүүд босоод тэмдэглэхийн энэ үүсч дээ. Одоо энэ багныхаа босоод тэмдэглэхийн нэрийг өгч. Дараагийн түрүүнд бид нар хэвтэ тэмдэглэхийн дагуу нэр бичиж өгсөн бол энэ үүсгэн нь графикийн гачин тэгэхээр хаана үүсэх вэ? Дээд талд үүсэх гэсэн. За тэрийг нь хаана ингэж өөрчлөлт. За босод командуудыг бол хаана өөрчлөлт график хийж үүсгэх явцдаа багштай. За. За баг болгоноос нэг хурд гараад ирдэ. Сабаг болгоноос хамгийн өндөр. Өндөр байна. За энэ багийн нэр гэсэн байгаа. За энэ чинээс нэг суглаач. За танаа ямар нэр вэ? Танаа энэ. За энэ нэр маань юу вэ? Тийм хэлбэр төлөвлөд тийм. За тэгвэл за одоо байна гэж байна. За line. За өдөрт юу яач? Нэрээ. Ингээд болоод нуудлаа. Тэгээ багшаа араа. За, line гэдгээс олсон баг хаа. За, манайх зүгээр сия болчихно. За, scatter. Эндээс нь хатаа. Scatter гэж. Аа. За, манайх. Тааро. За, тааро нэг болчихсон. Одоо сандаа зүгээр байна. Одоо багаж хийж. Танах ямар нэртэй ба? Амин гэсэн. Хамаа наа. Багны хэлбэрүүдээр нэрлсэн хараа хавс гэсэн байна. За, эхний даалгавар. Уншаад. За, эхний даалгавар болгоод бол ингэж байгаа. Тэгэхээр бид нар анх харж байгаа. За, эхний даалгавар ажлын утас 1 гэж тийм үү? Excel програмд дараах хүслэгтийг үүсгэж графикийг байгуул. Энэ хүслэгтийг өгчихсөн байгаа. Энэ хүслэгтийн графикийг байгуулна. Гэхдээ байгуулахдаа танаа одоо багийн чинь нэр ямар төрлөөр өгөгдсөн тэрнийхээ дараа
Жишээлбэл одоо эдний баг пай гэдэг төрлөөр энэ графика байгуул гэсэн. За колумн гэдэг баг болгоод өөрийнхөө тэр бүсгэлтийг тэр баг хэлбэрээр нь үүсгэх гэсэн тийм ээ. За нэг багшаасаа асуух зүйл байвал асууж болно. За хугацаа 10 минут ч. За өстөө хоорондоо ярилцаад за ингэ чи хаа хин хам. За бүсгэлтээс сураад тэгээд өөрсдөө хэлбэрийн дагуу график хийх. За цаг явсан шүү дээ. Цагаа хараад байна. Одоо юу яшгүй вэ? Зөвхөн графикчийн үүсээд бусад нөгөө хэлбэржүүлэлттэй бас шүү дээ. Энэ нөгөө босны layout дээр ямар юм гэдэг графикийнхаа нэрийг өгнө. Одоо битээ босоод эмнэлгийн нэр өгнө. Өөр ямар хэлбэржүүлэлт хийж байгаа юм бэ? Дизайн дээрээс нь аваад одоо өөр хэлбэр өнгө төсөө бас ямарч байгаа юм. А тэгээд доосон нэг үзэх юм бол агийн нэг юм хацраа тайлбарлана.
자, 또 쓴다고 하래요. 또 쓰. 자, 누구? 자, 하나. 자, 내년 같이 해. 그라프가 크게 있네. 자, 하나씩 이제 풀어봅시다. 자, 여기 같이 해. 그라프가 야치 있으면 요금 야성성. 근데 이제 하나 인터넷에 됐다. 다음 스톱은 야치 있으면 자, 이렇게 한번 해주니 그라프 야치 있으면 상관이 없거든. 이거 그만 들어왔죠. 뭐가 쓰겠어? 무슨 그라프? 자, 상관이 없거든. Hai, maka itu. Ini hai, bangun tadi smile semua. Hai, mesti hai iseng kan atau jadi sangat mundur. Saya ini mau orang mungkin smile doa. Saya nama mungkin smile sih masih saya. Saya nama mungkin smile sih pasti angkat cara. Orang nama. 자, 샤동기 스마일이 어디로 나와? 오바함기 스마일이 니가 나와는 거지. 그러니까 다음에 부스타가인 사람들이 제일 거의 없으면 우는 거 있으면 여기 누구네? 닉박 누구 할 바가 없는 아 누구 없을 바보다. 그때 이 움직이는 게 아직 잡아야 돼. 무슨 잡을 수 있잖아. 나팀 버섯 일자 오면 상수 있다. 자, 너무 적응, 적응을 아가리 따서 볼때 내가 뒤로 받았어. 자, 제가 또 신청 먹는 거다 하는데. Saya ini nggak urus barang kemana nggak urus. Saya taruh nih bang, itu masuk bagaimana? Saya apa? Saya rasa. Saya anak kecil. Apa lagi sih? Malah menjadi ini kenapa? Tahu sih tuh nih masuk ke daerah. Saat lagi bos. Bos semua. Main bos tuh, kenapa bos tuh?
Гараасныхаа мужийг сонгохгүй байна. Муж гэхээр нөгөө хийсэн бүсэлтэй биш. Хэлсэн сонгож байгаа. Тэгээд гараасныхаа бүсэлтэй сонгоо. Тэгээд энэс Манай энэ олон бол гурван сард багтдаг учраас садрын бодлого гэж нэгсэн. Энэ тоомд нь өгсөн. Тэгээ нэг сар-сардаа энэ бодоо явуулсан. Тэгээ нэг коломнуудыг өгөөраа энэ босоо багныг сонгоод ирсэн байгаа. Тэгээд энэ болоосоо яваа нэгэд яг ингээд банана гав хийх. одоо танаа энэ багшин дээр юм. Одоо энэ шиг одоо нөгөө бодгоо санаа аргасаа наалцаар нэг 2010 өгсөн юм байна. Энэ чинь бүр хамрах биш. Тэгэхээр энэ утгаар нарийнчлалтай одоо яах. Энэ дээр үхэн хаалгаа. Энэ яа. За одоо өөр. Бай. За энэ цаа. Танаа удааснаа. Зүгээр энэ за танах чинь яриад байгаа багш. За. цагаан дээр лайн танах чинь үү? Лайн за. Танах чинь үү лайн стор. За одоо юу яа? Одоо ажлын үз хоёроо ажиллая багаараа. Энэ дээр одоо ингэсэн байгаа үгээр нааш харж. Одоо ч их багаараа маш сайн ярьсан шүү. Яагаад гэвэл шууд гараад үргэлжлэсэн. Тийм ээ? Бүгдээр гэж хичээл байгаа. Энэ графикийн хүсэл нь ямар байх вэ гэдгийг бодно. Тэгээд график шууд байгуулахгүй шүү дээ. Эхлээд хүсэл нь ямар байх вэ? Хүсэл нь өгдөөгүй зөвхөн гараад үргэлжлэх учраас энэ хүслийг графикаа харж хагаад хүслэгтээ эхлээд үүсгэх шүү. За бүгдээ хоёр
자. आता इसका छेड़ा आता है जरा हाथ जरा ये जरा से दूसरे कैमरे पे आके से बात 자우도 돼 없는 아치에 가다고 도서 바고다 해도 돼 움지 자 바긴 심대스 내기 내고 가라 도서 바고 때문에 내기 움지게 됐죠 아주 바긴 사람 배송 것도 나가면 있으면 얼마나 자 이거 바로 되는 미국 미국 반대되는 게 Нэг нэг юм шүү дээ. 학사라고 쓰시면 실제로 이 시작을 먹고 싶어서 조금 나락하다. 아마도 그래. 나한테 아직 좋아라. 어서 뉴욕. आता नाचते होता है ना नाचते होते चाहते बाकी विषय की नील की चाहते हैं बाकी का विषय की नीली विषय उनके लिए उन खान लाता है ना कर यहाँ ताकि कितने मुताबिक में जो उनके मुताबिक चले
답에 가면 Должен должен. 자았습니다. 그 자원 대출은 무슨 미치가 시작해 봐. 다른 다음에 나서 다 같이 가서 시작해. 같이 있어요. 그렇지. 다들 학생 방금 좀 해줄게. 가락가가 무슨 바람만 야지 있어. 야지 무슨 때 상수를 때리지. 자, 하나 보자. Багамха машин бос таксина үсгийн үгүй тэгээд юм уу аягийн зоосыг хаагийн го 왔습니다. энэ таам хаанго бэлдэг хүмүүсээ машин зоосыг шин яахтас үгүй 자. 자, 다른 큰. 자, 맞아. 자. 자. 자, 무슨 날짜래? 이 소사고 놓고, 야, 지금 이 웃을 때 따로 이 전제가 어떻게 없거든? 그리고 내가 이 소스잖아. 하나 Манай хажуудт нь усадхаа нэгдсэн байгаа. Тэгээд дээд авах машин автобус таксиныхаа хөдөлгөжөд доошоо тоодын зургуулсан. 자, 자, 유리가 아치오츠 자부터가 많이 시대가 내시 붙여. 잘 다도 거의 다도 데려요. 했던 다 없으면 그 다키가 다 진짜서 하나 하다. 나는 양은 없는 다 이렇게 못 하고 줘야 돼. 비슷해. 자, 이거 돼. 오스가 왔음. 다이킨 탑 나만 내대노, 샤드 내대노, 오다 내대노. 자, 내가 맛있다 시작 없어. 자, 개인자서 웃을 때만 돼 나눠서 개인자 시티 가 시티 엄샷 이때 되는 거지를 자, 가 됐습니다. 자, 자.